За энэ дээр ийм бодлого байна. Таазнаас нэг битийг дүүжилсэн юм. Тэгээ дүүжлэхдээ яах вэ гэхээр яаж дүүжилсэн бэ гэхээр ийм утсаар дүүжилсэн. Хоёр утсыг ингэж таазан холбоод тэгээ тэр хоёрыг хооронд холбонгуудаа доороос нь нэг ачаа зүтсэн байна. За энэ ачааных нь масс нь 10 кг гэж. Тэгвэл утасны татах хүчийг олох бодлого байгаа. За тэгээд энэ утасных нь өнцгийг өгсөн байна. Энд 30 градус гэж. Энэ 30 градус. Энд бас 30 градус. Яг ийм тэгшинтэй. За тэгвэл утасны татах хүч гэхлээр юг олох вэ гэхлээр за утасны татах хүч жишээлбэл энд ийм утасны татах хүч үйлчилж байгаа тийм үү? Т гэсэн хүч үйлчилж байгаа. За энийг за дээр болохоор энэ таазыг доош нь татсан бас нэг ийм хүч үйлчилж байгаа. За энийг нь хэдүүлээ Т штрих гэж. Тэгшмийн улмаас энд бас яг адилхан Т штрих гэсэн хүч үйлчлэх ёстой. За тэгэхээр одоо энэ хэдүүл энэ гурвалжны одоо энэ гурван утас хоорондоо холбогдсон цэг байгаа шүү дээ тийм ээ. Яг энэ цэг дээр юу болох вэ гэдгийг сонирхъя л да. Тэгэхээр энэ цэг дээр цэг маань хөдлөхгүй байгаа учраас гурван тишээ татах хүч нь хоорондоо яг адилхан болох ёстой. За доошогоо болвол Т гэсэн хүч үйлчлэнэ. Тийм ээ энэ битийг өргөж байхын тулд Т гэсэн хүч үйлчлэнэ. Ингээ хоёр тишээгээ болохоор Т штрих гэсэн хүч нь үйлчлэх юм тийм ээ. Тэгээ бодлогын асуулт маань болохоор энэ Т штрихийг олох асуулт байгаа. За Т болвол mg-тэй тэнцүү гэдэг нь ойлгомжтой. Т гэдэг хүч маань болохоор mg буюу 10 кг-ыг 10-аар үржүүлэхээр 100 ньютон хүч. Тийм ээ. За тэгэхээр энэ зурсан зургийг харж байгаа. Та нар энэ юуны Mercedes-Benz-ийн тэмдэг байгаа. Од угаас тийм гурван талтай. Тэгэхээр доошогоо Т байна, ийшээгээ Т штрих, ийшээгээ Т штрих. Энэ тэнцвэртэй байхын тулд Т штрих нь ямар хэмжээтэй байх ёстой вэ гэсэн бодлого болж юм гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ одоо хүчнийхээ гурвалжинг зуръя. За ийшээгээ Т штрих байна. Тийм ээ. Энэ Т штрих энэ хүчийг зурж байна. Одоо энэ дээр яах вэ? Энэ дээр жишээлбэл энэ дээр доошогоо Т гэсэн хүч нэмэгдэх ёстой. Доошогоо Т гэсэн хүч нэмэгдэнэ. Тэгээд энэ зүүн дээшээгээ Т штрих гэсэн хүч нэмэгдээд ингээд энэ гурвалжин маань битүүрэх ёстой. Ингэж хүчний гурвалжин маань битүүрж байж нөгөө цэг маань тэнцвэртэй байна тийм үү? Нийлбэр хүч энэ цэг дээр үйлчилж байгаа нийлбэр хүч тэг байна гэсэн. За тэгэхээр энэ гурвалжингаа одоо хэдүүлээ сонирхъя. Өнцгүүд нь ямар шүү юмнууд байна. За энэ дээр 30 градус гэж байна шүү дээ тийм ээ. Энэ хэвтэжигтэй өсгөнцөн энэ 30 градус гэж байна. Тэгэхээр энд ингээд би адил хажууд гурвалжин үсгэх юм бол энд 30 градус. Тэгэхээр доод тал ямар болчих вэ? 30 дээр 30-ыг нэмээд 60 тийм ээ. Нийтдээ 180 байх хэвээр. Тэгэхээр энэ доор 120 болчлоо шүү дээ. Энд 120 болчлоо. Тэгээд тэгшмээс юу болчих вэ? Тэгшмээс эдгээр бүгдээрээ 120 градус болчлоо. Тэгээд нийтдээ 360 байх хэвээр учраас. За тэгэхээр энэ гурвалжин маань ямар гурвалжин болчих вэ? Энэ гурвалжин маань адил талт гурвалжин болчлоо тийм үү? Тэгэхээр зураг маань жоохон буруу байна гэсэн үг. Яг зөвөр зургийг үл яг бүх талууд нь адилхан байх хэвээр. Тэгэхээр Т штрих маань бодлогын хариу Т-тэй тэнцүү. Тэгээд энэ нь mg-тэй тэнцүү. Тэгээд mg маань 100 ньютон ойролцоогоор. Тэгэхээр энд яг 120 гэдэг яг 3 хуваагдсан байгаа учраас хоёр тишээгээ яг 100 ньютон хүчээр ингэж дээш нь татаад доороос татчихаар доороос чангаагаад 100 ньютон хүчийг тэнцвэржүүлж байна гэсэн үг. За энд нэг юм бодлого байна. Ус байна. Усан дотроос загас нарыг 60 градус өндөрт байна гэж харсан бол нарны жинхэнэ өндрийг ол гэсэн бодлого. За тэгэхээр хугарал явагдана гэсэн үг. За иймэрхүү юм болох нь. Нар энд байж байна. За тэгвэл нарны яг жинхэнэ өндөр нь болохоор энд байж байгаа. За альфа гэсэн өндөр тийм ээ. За загас болохоор ямар өндөрт байна гэж харах вэ гэхээр чинь энэ дээрээс ирсэн юм шиг харна шүү дээ.
Тэгэхээр энэ үнцэг болвол бета гэсэн үнцэг. Тэгэхээр бид нэр хугарлынхаа хуулийг л бичнэ гэсэн үг. За хугарлын хуулийг бичлэхэд бид нар яг энэ доороос нэг гадаргуугаас тоолсон үнцгөр явдаг, нормалаас тоолсон үнцгөр явдаг тийм ээ. Тэгэхээр усандаа нормал татаад за энд ямар үнцэг байна? Усан дотор байгаа үнцэг болохоор чинь энэ бета үнцгийн 90 градус хүртэлх гүйцэлтэй байна тийм ээ. Тэгэхээр энд бол 90-с хасах нь бета буюу пик вах нь 2 хасах нь бета гэсэн үнцэг байна. Тусгалын үнцэг болохоор чинь энд юу байна гэхэлэр чинь альфагаар явж байна тийм ээ. Энд болохоор пик вах нь 2-оос хасах нь альфа гэсэн үнцэг байна. За хугарлын хуулиа бичвэл яадгүй. Хугарлын хууль гэхэлэр за усны хугарлын илтгэгчийг 1 n тэгээд агаарын хугарлын илтгэгчийг 1 гэж авъя. Усны хугарлын илтгэгчийг бол бодлогон дээр маань 3-4 гэж аваарай гэсэн байна. 3-4 гэж аваарай гэсэн. За тэгэхээр хугарлын хууль гэхэлэр ийм байгаа тийм ээ. N-ийг үржих нь одоо энэ доотол жишээлбэл хугараад орсон орчных нь хугарлын илтгэгч, үржих нь хугарсан үнцэг байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энийг үржих нь синус пик вах нь 2 хасах нь бета байна. Тэнцүү. За агаарт болохоор чинь хугарлын илтгэгч нь 1, үржих нь синус гээд энэ хугарлын юуны тусгалын үнцэг нь байх хэрэгтэй. Тэгэхээр синус пик вах нь 2 хасах нь альфа болж байна. За энэ пик вах нь 2 шүү. N биш. За тэгэхээр синус 90-с хасах нь бета гэдэг чинь косинус бета гэсэн үг. Синус 90-с хасах нь альфа гэдэг чинь косинус альфа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр n косинус бета тэнцүү косинус альфа. За бид нар юг олох гэдэг вэ? Яг нарны яг жинхэнэ өндрийг олох гэдэг шүү дээ. Тэр чинь болохоор юу вэ? Нарны жинхэнэ өндөр чинь альфа, харин бета нь өвдсөн гэсэн үг тийм ээ. Бета нь хідгэж өвдсөн байна. 60 градус өндөрт байна гэж харсан гэж байна. Тэгэхээр бета нь 60 гэдэг өвдсөн байж байна. Бета нь 60 гэдэг өвдсөн байна гэсэн. За тэгэхээр 60 градусын косинус чинь хэд вүлээ? За 60 градусын косинус гэхлээр ийм юм байна. Эндээ 1 гипноз 1 тийм ээ. Энэ үнцэг 60 градус бол энэ доотлын энэ богинохон каттыг нь олоо гэсэн. За бид нар энийг бол мэдэн тийм ээ 2-1 байдаг тийм үү? Энэ 2-1 байдаг. Ягаад гэвэл энийг гүйцээгээд ингээд зурчих юм бол дахиад нэг яг энтэй адилхан гурвалж нөгөө талд нь ингээ байгуулчих юм бол адил талт гурвалж юм болох учраас 60 градусын косинус бол 2-1. За n-ийг нь 3-4 гэж аваарай гэсэн. Тэгэхээр 3-4 үржих нь 2-1 тэнцүү косинус альфа гэсэн үг. За тэгэхээр косинус альфа маань юу болчих вэ? 3-2 болчлоо. 3-2. За тэгэхээр косинус нь 3-2 байдаг альфаг ол гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энийг бол хүснэгтээс ч юм уу эсвэл тооны машинаас хараад олчихно тийм ээ. За тэгэхээр альфа нь багасч орж ийн гэсэн үг шүү дээ. Одоо косинус нь 2-1 байж ирсэн аа. 3-2 болно гэдэг чинь косинус нь x-сэн байна тийм. Косинус нь x-нэ гэдэг чинь өнцөг нь багассан гэсэн үг. Тэгэхээр энэ зурган дээр байгаа энэ зураг бол зөв зурсан байна гэсэн үг. За дараагийн бодлого руу оръё. За уснаас агаар руу орох цаг дээр ямар үед дотоод бүрэн ойлт болох вэ гэсэн асуулт байна. Дотоод бүрэн ойлтын тухай бодлогонууд бас нэлээд ирдэг харагдсан. За дотоод бүрэн ойлт гэж юу юм бэ гэхлээр саяын зургийг харсан баг тийм үү. Одоо агаарт ингээд нэлээд усныхаа дагуу явж исэн цацраг болвол яг хөө гэхлээр ус руу орохоор ингээд дотогш юуруугаа усанд перпендикуляр чиглэл рүү ингээд хумигддаг. Эсвэл одоо усны гадруугаас ингэж холддог гэсэн үг тий. Яг тэрний эсрэгээр уснаас ирсэн цацраг бол яг вэ гэхлээр усан дотроос ингээд бараг л перпендикуляр шахуу нэлээд перпендикулярд ойрхон ирсэн цацраг бол гагаарт оронгуудаа эндээс холдоод явчихдаг тийм ээ, дэлгэгдээд явчихдаг гэсэн. Тэгэхээр энийг одоо энэ доороос ирж байгаа цацрагийн өнцгийг усны гадаргууд улам ингээд ойртоод байна гэж төсөөлөх юм бол за би нэг өөр өнгөөр сурч. За ингээд шар цацраг ирлээ. Тэгэнгүүт энэ чинь яг гэхээр агаар руу орохдоо усныхаа гадаргууд улам шахагдаад байна.
Тэгэхээр ямар нэг хизээ нэгэн цагт тийм энэ үнцгийг хэсгээд дэвэл яг энэ дээр хугарсан цацраг нь усны гадаргуугийн дагуу явах тийм нэг үнцэг олдно тийм ээ. Тэгэхээр тэр үнцгөөс цаашаа үнцгөр энэ доороос нь тусах юм бол нөгөө цацраг маань дотоод бүрэн ойлт гэх чиг хийдэг. Бүх цацраг нь дээшгээ хугарсан цацраг ерөөсөө байхгүй бүгдээрээ доошоо хугараад орчихно гэсэн. Ойгоод орчихно гэсэн. Тэгээд усныхаа дотоод руу орчиж байгаа. Яг үүндээ бол мэдээж жишээлбэл энэ өнцгөр ирсэн цацраг нь зарим хэсэг нь цаашаа хугарж байгаа. Бүх цацраг цаашаа хугарахгүй шүү дээ тийм ээ. Бүгдээрээ хугарахгүй зарим хэсэг нь бас дотоошоо ойж байгаа тийм юм байгаа. Гэхдээ тодорхой нэг өнцгөөс эхлээд бүх цацраг нь дотоошоо ойдог. Тэгээд тэр үнцгийг нь тэр зааг үнцгийг нь дотоод бүрэн ойлтын үнцэг гэж ярьж байгаа. Тэгэхээр манай бодлого бол уснаас агаар руу орох зааг дээр дотоод бүрэн ойлтын үнцэг ямар байх вэ гэдгийг олно гэсэн. За тэгэхээр саяын ярьснаас бол тодорхой болсон байх. Дотоод бүрэн ойлтын үнцэг гэхлээр за энэ үнцгийг за фи гэж. Үнцэг гэхлээр уснаас орж ирээд тийм ээ усан дотроос тусахад хугарсан цацраг нь яг гадаргуугийн дагуу явах тэр үнцгийг хэлж байна гэсэн үг тийм. Тэгэхээр гадаргуугийн дагуу явна гэдэг чинь энэ хугарсан үнцэг нь яг 90 градус байна гэсэн үг байхгүй юу? Энэ пик болох нь 2. За тэгэхээр доод талд n дээд талд 1 байгаа шүү дээ. Тэгэхээр n синус фи тэнцүү нэгийг үржих нь синус 90 градус гэсэн үг. Энэ тэгшдэглээс фиг болно гэсэн үг. За синус 90 градус чинь нэг юм чинь энэ баруун гартал 1 болчихж байна. Энэ n-ийг бид нар болвол яасан бодлогон дээр 3-4 гэж аваарай гэсэн тий 3-4. За тэгэхээр 3-4 синус фи тэнцүү 1 буюу синус фи тэнцүү 4-3 гэсэн тэгшгэлийг бодно гэсэн. Тэгэхээр синус нь 4-3 буюу 0.75 байдаг тийм фи үнцгийг төснөгтөөс ч юм уу тооны машинаас бодоод олчиж болно. За тэгэх юм бол тэр фи маань одоо юу болно гэсэн. Манай дотоод бүрэн ойлтын үнцэг болж байна. За одоо Архимедийн хүчтэй нэг бодлого бодъё. За ийм бодлого байна. Ингээд завь хийх гэж байгаа хүмүүс завины шалны талбай болвол 2 м квадрат. Тэгээд завины даац нь завийг тодорхой даацтай байлгахын тулд завины ханны өндрийг хамгийн багадаа ямар өндөртэй хийх вэ гэсэн тийм бодлого байна. За тэгэхээр иймэрхүү юм болж байна гэсэн үг. Энэ өндөр нь завины өндрийг ааш гэж тийм ээ. За даац нь юу байх вэ гэхээр энэ завныхаа өөрийнх нь жинг бол 50 кг гэж тооцож байгаа. Тэгээд дээрэс нь 200 кг ачаа даадаг байхаар зав хийх гэж байна. Тэгээд энэ ааш нь хамгийн багадаа ааш нь ямар байх вэ гэдгийг олох бодлого. За тэгэхээр хамгийн багадаа ааш нь ямар байх вэ гэдгийг олох гэж байгаа юм чинь ингэн гэсэн үг. Одоо энэ завыг яг 250 кг масстай ийм завыг тийм ээ. Усанд хийнгүүт ус яг дөнгөж энэ дээдлийн ирэмгээр нь ингэж татаад тэгээд таарцсан байна гэсэн тийм хамгийн бага өндрийг олно гэдэг чинь. За тэгэхээр энэ дээр завинд болвол Архимедийн хүч гэж юм үйлчилж байгаа. Архимедийн хүч нь болохоор энэ завны түрж гаргасан усны масстай тэнцүү тийм үү. Тэгэхээр түрж гаргасан усны масс гэхээр ороо үржих нь ороо гэдэг нь усны нягт энэ завны эзэлхэн байх хэвээр. Завны эзэлхэн гэхэлэр S үржих нь H байна тийм ээ. За тэгээд доошоогоо болохоор чинь хүндийн хүч байгаа. Хүндийн хүч нь болохоор мэдээж зүгээр mg тийм ээ. За тэгэхээр энэ хоёрын тэнцлээс бид нэр H-ыг олно гэсэн. За ороо S H тэнцүү mg гэдгээс H-ыг олно. H тэнцүү mg-г хуваах нь ороо S. За тэнцүү масс нь 250 кг гэсэн. G болохоор чинь 10 тийм ээ. Энийг 10 м/сек квадрат гэж явъя. Хуваах нь ро. Усны жин байх хэрэгтэй шүү дээ. Энэ дээр би G-г мартсан байна тийм ээ. Энэ дээд талд G байх хэрэгтэй.
Энэ хүч гарч байгаа учраас сая зөвхөн усны массыг бичсэн, усны G гарах гэсэн. Тэгэхээр энэ G-нүүд нь байхгүй болчихно гэсэн. За энд нэг G гарч ирээд энэ 2G хураагдаад за энэ G байхгүй болно. Тэгэхээр энэ 10 гэж бичсэн маань энэ байхгүй. Хуваах нь ρS. За ρ гэдэг чинь бол 1 метр куб усны масс болохоор 1000 кг жинтэй. Үржих нь 2 метр квадрат тийм ээ. За хариу нэгж нь ямар ч байсан зөв гарч ийн тийм ээ. Нэгж нь метрээр гарах юм шиг байна. За энийг ийш навэдрий. Тэнцүү. За 250 доод талд нь ийм гарч байна. 250 хуваах нь 2000 ийм метртэй гарах нь тийм ээ. За сантиметрээр бодъё гэж бодъё л доо. Тэгэх юм бол сантиметрээр бодвол 250-ыг 20 хуваана гэсэн үг тийм ээ. Өөрөөр хэлбэл 25-ыг 2-т. Тэгэхээр 12.5 см гэж гарч байна. Тэгээ 12.5 см өндөртэй хийхдээ 200 кг даацтай болох нь манай зав. За энийг өөрөөр бас хялбархнаар иймэрхүү маягаар бодож болно. Хэдүүлээ ингэж бодъё. H тэнцүү 1 м хэрвээ 1 м өндөртэй бол энэ завны даац ямар байх вэ гэдгийг олъё. Тийм ээ. За 1 м өндөртэй бол завны даацыг олно гэдэг чинь Архимедийн хүчийг нь олно гэсэн үг. Тэгэхээр ρ за усны нягт би шууд тоогоор бичье. Усны нягт 1000 кг метр куб. Үржих нь S гэдэг чинь 2 м квадрат. Үржих нь G H тийм ээ. H гэдэг нь болохоор 1 м. Тэгээд үржих нь G байгаа. За хэдүүлээ бүх юма килограммаар ярихын тулд хэдүүлээ G-г болоо G-г энэ F-аг хуваах нь G гэсэн юм. Энэ зүүн гар талд нь олчих. Тэгэхээр зөвхөн энийг тооцъё. За энийг тооцох юм одоо ингэхээр яаж вэ? 2000 кг гарч байна тийм ээ. Тэгэхээр 1 м-тэй энэ завныхаа өндрийг 1 м хийчихвэл даац нь 2000 кг болж байна. Биднэрт хэд хэрэгтэй байгаа вэ? 250 кг хэрэгтэй тийм ээ. Тэгээ 250 кг даацтай байхын тулд А шиг нь ямар болох вэ гэсэн бодлого бодож болно гэсэн. Тэгэхээр 1 м өндөртэй бол 2000 юм чинь 250 болгоё гэвэл мэдээж 8 дахин бага. 250 чинь 2000-аас 8 дахин бага учраас энэний H 250 кг даацтай байхын тулд H 1 м-ээс 8 дахин бага буюу 12.5 см байж болно. Ингээд ингэж бас гаргаж болно. Амархан тоогоор.